Аляскагийн Жой хэмээх жижиг хотод мөсөн чөтгөрөх домог олон жил амд амжигтай яригджээ. Өвлийн хамгийн хүүтэн өдрүүдэд ой дундар ганцаар алах бол мөсөн чөтгөр ойртоо ирж хоёр бэлгэнээс нэгийг сонгохыг санал болгодог гэж хүмүүс итгэдэг. Эхний бэлэг нь бид зүйл биш. Ичидийн бэлэг. Хэрэв үүнийг сонгол тухайн хүн ямар ч хүйтнээс дархлаатай болдог бөгөөд сонсгос үртэй биш мэт боловч тэсгэн хүйтэн нутагт амьдардаг хүнд бол энэ нь амьдралыг хэд дахин амар болгох нь мэдээж зүйл. Хоёр дахь бэлэг нь бол болор мэт гялалцсан, ойролцоогоор 7-8 см хэмжээтэй том засан ширхэг бөгөөд сонин зүйл нь ямар ч температурт тайлдаггүй. Түүнээс ч илүү сонин зүйл бол тэр засан ширхэг цэвэр алт юм. Яагаад алт мөртлөө бараг жингүү мэт байдаг нь одоо хүртэл тодорхойгүй хэвээр байна. Жой хотын олон 10 хүүхэд ээлжлээ ойроо орж өссөн бэлгээ авахын төлөө олон цагаарч хамаагүй тэнүүлждэг байв. Олон жилийн дараа нэг хүүхдэд аз тохиосон тэрээр чөтгөртөө таарсан юм. Түүнийг андерсон гэдэг. Бяцхан охин ой дундуур явж байтал засан уншиг төрхтэй жижиг чөтгөр маягийн амтнд дөхөн ирчжээ. Улаан нүдтэй, довчжиг амтай тэр зүйлийг охин ширтээ ажиглана. Охинч болгоомжтойгоор дөхтөл тэр амтнч толгоогоо гэлжилгэн шинжих зур. Охинч баярлалаа аль бэлгийг сонгоход түнд хэлжээ. Гэвч гин тэр амтны нүүрэн дээр жижиг товс сугарч унаа. Хүнийг шиг хурц шүтээ арзалхан охин руу дайрсан юм. Найзууд нь тосноц дуудаж орлохыг нь сонсоод гүйлтэн яс суугч чимээнэр охиныг олсон ч аль хэдийн оройтсан байлаа. Зас, мод, бутан дээр түүний биеийн эсвүүд энд тэнд тархаж энд тэндгүй цус болсон нь аимшигтай. Тэд айж уйлан бөөлжин сандарсаар гэрүүгээ зогтсон бөгөөд эцэг ихэн цагтаа дуджээ. Гэвч цагдаа нар очиход огтон зогсож байхгүй байсан бөгөөд зөвхөн засан шингэсэн цусны мөрөл үлдсэн байв. SCP-4230 буюу хүн болгоны хинт занснаар зул сарын гайхамшиг. Өнөөдөр та бүхэнд SCP Foundation-ы Euclid ангиллын объект болох SCP-4230-ыг хүргэж байна. 4230 өөрөөр хэлбэл зул сарын гайхамшиг гэж нэрлэгдэх гажиг нь ойролцоогоор 1.5 см орчим өндөртэй бохир зас, навч, чулуу, хөрс зэрэг төрөл бүрийн материалаар холилдсон цасан хүн юм. Үүнийг хүүхд болгоны сайн мэддэг Простите Snowman шоуны хорон санаа төр гэж хэлж болно. Энэ ерөвсийн гажиг биет нь хайлтгүй, мөн хөдөлтгүй бөгөөд зүгээр харахад аюулгүй мэт боловч хүн эсвэл амьтан 4230-аас ойролцоогоор 3.7 м-ийн дотор ормогц түүний чадвар нь үйлчилж эхэлдэг. Энэ нөлөөг SCP-4231 гэж нэрлсэн байдаг бөгөөд 4231 нь хохирчийн биеийг эсийн төвшөнд дахин бүтцийг нь өөрчлөн түүнийг SCP-4230-тай адилхан засан хүн болон хувиргадаг. Уг хувирлалт 5-аас илүү гэгддэг бөгөөд асар их өвдөл мэдэрдэг ба бие наажмаар хувирч ихвчлэн 1-7 хоног, заримдаа 13-аас 15-7 хоног үргэлжилдэг. 4230-ын хохирч болсон эхний өдөр энгийн анаа төрсөн мэт болж даарж эхэлдэг. Хоёр дахь өдөр нь толгоо нэргэх, биеийн жингийн бараг 85%-ийг алдан цонхиж хэд тураалын байдалтай болдог. Гурав дахь өдөр нь гуйны болон шилбэний ясан дүүл мэддэг шинэ химийн бодис илэрдэг. Дөрөв дэх өдөр үлдсэн цус өөх тосон доошоо бөгнөрсөөр хүл эсгэр хүчтэй өвдөж, эсвэл задарч эргэтнүүд шилжиж, бие задрах гэж байгаа мэт мэдэрч сурна. Тав дахь өдөр арга ясан бөмбөлөх хэлбэрт орохын тулд хугарч, үүрж эхэлнэ. Яснууд махыг цоолох тул асар их өвдөл мэдэрнэ. Дараа нь богино хугацаанд гар нь өөрийн мэдлгүй хоёртой шүргэгдэн хөдөлгөөнгөө болж хожно. Энэ үе шатыг харсан хэд хэдэн судлаач үдсэн зүйлээ мартахын тулд ой санан жаргалагчаар ярилцуулан өөр салбар нэгж рүү шилжүүлэгдсэн юм. Дараагаар нь арсны ан цавар болон боломжтой нөхсүүгээр нүл мэддэг шингэн гоожиж эхлэх ба түүн дөрмөг цүлдэн зас болоо хувирдаг. 8 дахь өдөр хохирч нас барж SCP-4230A болж хувирна. Тэр засан хүний дотор түүний мах бөөрийнхээ болсон арга ясан хадгалагдаа үлддэг юм. Энэ ерөв бусын гажиг биед дурдсан ДНК ажилтнууд 2 хоногийн дотор намайг алаад өгөөч гэж гуйсан бөгөөд тэр засан хүн болохоосоо илүү түүнээс өмнөх аимшигтай өвдөлт идэж чадахгүй байв. Нэгэн ДНК ажилтан тамийн галч үүний хажуу зовлон биш хэмээн хэлжээ. Гэхдээ л ДНК ажилтнуудын гуйлыг сонсолгүй. Бүрэн SCP-4230A болгожээ. Дотроо засчиг жижиг өндөг тээж тэдгээрээс гарч ирэх амьтад нь SCP-4230B гэж тэмдэглэгдсэн байдаг. SCP-4230B 60 см өндөртэй, жижиг засан уншиг дүрстэй, улаан нүдтэй бөгөөд яг шавжны бүтэц үйл ажиллагаатай адилхан чадвартай. Тэд маш их дайсгалсан амьтад бөгөөд хөдөл сүргээрээ агнаж том молзыг унах чадвартай. Мөн зөвхөн махаар л хооллдог юм. Тэдний ганц сул тал нь нэг өдрийн настай бөгөөд нэг өдөр нь өнгөрмөц хайлж адаг болдог. SCP сангийнхан тэдний тод толгой 20-оос давхгүй байлгахын тулд 4230A биетүүдийг сармагжуулдаг. Хэрэв 4230B 20-оос дээш давбал MTF Delta 14 өөрөөр хэлбэл өвлийн гайхамшиг орон хэмээх SCP байгууллагын цэргүүдийг дууддаг. Нэгэ хариуцлахгүй байдлын үеэр 37 ширхэг 4230B төрж 15 секунд дотор нас биег үзэн оройноос гарч судлаач болон хамгаалтынхныг
Богино хугацаанд эзлэн дайрч идэж эхэлжээ. Эсэргүүцэх гэж буу эргэлсэн хамгаалтын ажилтнууд тэдэн лөө дайрсан ч сумны нөлөө бараг байхгүй мэдэн тэр дорой амиа алдсан юм. Амьд үлдсэн 3 судлаач, 2 хамгаалагч, 3 дээн ангийн ажилтнууд өрөөнд төвчгтэн. MTF Delta 14-д тусламжийн дохио илгээсэн бөгөөд гэвч тэр үед Delta 14 ихэнх гишүүд нь өөр ажиллагаанд явж зарим эсгүүд нь SCP-76 тогтоон барих хамтарсан ажиллагаанд амир өгдсөн байв. Үлдсэн 4 хүн Ахмад Дономон, Төрөвч Роуз мөн 2 шин зэрэг байлаа. Тэд туршилтын газар яараа очтол 3 ширхэг 4230 биеийн дайралт болж галт шүршигчээр дайрсан ч тэд өрдөө төр хугацаанд л охров. Лаборатори дотор энэ тэмдгүү олон цагтс байсан бөгөөд бүх зүйл оройтсон байлаа. За амьд үлдсэн хүмүүс 2 дахь тавчт байна. Роуз надтай. Та хоёр харин энд үлдээд гарцыг хамгаал. Галт эднийг алахгүй. Тэгэхээр нүдэнд нь бүрт шаардлагатай тохиолдол байлд. Бусдаар нууг тимэн тушаал өгчээ. Тэд дээш гарч хэд хэдэн 4230 бидэд тулгарсан ч галт зэвсгээр шахаа олдоосаар амьд үлдсэн хүмүүсийн байгаа өөрөг олсон ч тэр газрыг 4230 биегийн том сүрэг хааж байв. Тэд тэр хоёрыг хармагцаа махан доллогсон ч оншиг дайран тулаан эхэлжээ. Өрөөрөө хүрэх замыг шатаж хаахгүй тулд Ахмад тастай хоёр бууга урьдлан гал нэхэд гажуу тухрын энэ арга нь үр дүнтэй байлаа. Ахмад сүрхий тогтоон барьж байх хооронд туслах амьд үлдсэн хүмүүсийг доош болгож гадагш харахын тушаа 2 шин зэрэгтэй хамт гаргажээ. Туслах буцаж Ахмадад туслахаар явдалд тааснаас 3 ширхэг 4230 бие унаж Ахмадын нуруу хүзүүн нүүр рүү дайран хазав. Навш гэж би баригчлаа. Чи зүг тимэн туслахыг тушаав. Туслах хэсэг тэнэглэлцэн жицсэн амьд үлдсэн хүмүүсийн араас уйлангүйлээ. За навшнуудаа үнийг та нар яаж хүлээж авахыг харъя. Хараалт тэтгэвтэй гарах гэж байсан юмсан хэмээн. Граната суглан дэлбэрчээ. Үүнээс үүссэн гал дэлбэрлэн 4230 биенүү саамагчаа. Ихэнх хөвд дэлбэрэн энэхүү ажиллагааг амжилттай болж Төрөвч Роуз Ахмад болон дэвшжээ. Сайн байцгаана судлаачдаа за дараагийн бусын битийг нээлтрүүлэхээс өмнө би саяхан шин сувг нээсэн гэж та бүхэндээ хэлжсэн. Тэгээд энэ дээр төрөл бүрийн тоглоом стрим болон SCP-гийн тоглоом ертөнцөөр бичлэгүүд ороход явах байгаа. Тэгээд мэдээж subscribe хийж дэмжээрэй. Тэгээд бас манай үндсэн сувг маань жоохон дэмжээд өгөхөд 100,000 subscribe хүрэх гэж байна. Тэгээд би ч гэсэн энэ дээр нь нэлээд урамшаад тэгээд 7 хоног төгтөндийн бичлэг шүдэ 100 чамгаа оруулах юм шийдсэн учраас та бүхэн ч гэсэн намайг дэмжээрэй.